강화 정리제 낙지물이 내는데 그냥 남부를 하는데 남아기로 있는데 내리시면 그 나쁜 남이 도양도 들키 같은 낙타차 아무 대신 어디기 없음 아따 한가 어르신 한 조금 비를 놓겠다 맞든 제기든지 외국인 나그런 거차 맞던 집에서 맞던 걸 보니 우르겠지 없음 조종 그런 분 아또 그렇게 넓은 소가 나이는 거는데 인소인 거야 네, 어떻게 하는 사람은 공개 없는데 여기 와서 우리는 물스터들 뛰면 나가서 우리가 뛰는 저들은 호킹 경우가 있으면 여러 등 가지고 있으면 음식 없으면 있으면 은별인 분자 여러 한 일금 할때 거기 있으면 이런 집때 돈이 일등다 일금 없는 돈인데 어쨌든 이제 한 사람과 자수가 사람은 정부시 그럴 때 말씀 무슨 말씀이 못사 바로 답이 전화 났으면 아픈데 나쁜 친구가 직접 되게 좋아가네 좋은 답이 전화 났으면 아프게 좋은 띵 다쳐 좋아가네 어디에서 아프게 어영한 거쳐 좋아가는데 일금 할때 군 아무도 일금 나는 지금 단 나다도 단 단도 봤더니 일개는 민사금 불교는 독신사금 방금 물음받아 열어둬서 문을 잡힌 나약한 십자 작은이로지 어두운 대신 백쇼등 발자들이야 За эрхэм хүндэт үзэгчдээ эрхэм хүндэт наадамчдаа Бэлгийн улирлын тооллын алдар 17 дугаар жарны хилэн тэхэмэх модон могоо жилийн 100-ны тэргүүн сарын шинийн 9-ний бэлэгтэн сайн өдөр буюу аргын тооллын 2025 оны 6 сарын 4-ний бэлэгтэн сайн өдөр Дорнод аймгийн Матус сумын Баян хангабагийн харьяат их нурууны элч хувьцаат компани захирал Бадан гарвын зэхүү Эрдэнэ мөнх төлгөө мөрөнгийн сэвлэг өргөх ёслол зориулсан хурдан шүтлэн насны мордын уралдаан гарааныхаа зургаар тугдж байна. 113-38 номертой марцсан Дорнод аймгийн Матус сумын Баян хангабагийн арай сумын алдарт үйж буян дэлгэрийн золдордны хээр үрээ эмэгтэй хүүхэд унсан өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаанд мордсон байгаа харагдаж байна. Ногоон зээжвчин нэмнэтэй Баян хангабагийн харьяат энх болтын ган хүрлийн бор үрээ байна. За энэ бор үрээ одоо өнөөдрийн уралдаанаар одоо 3 дахь давхар үе нуха. Хамгийн цааталд одоо ногоон зээжвчин нэмнэтэй халтар үрээ тэр цаана харагдаж байна. Дорнод аймгийн Матус сумын Төмөн хаан багийн харьяат залуу үеж ган болдын ёндангийн халтар өрөө байна. Мөн ард нь одоо ган болдын ёндангийн хүрүү өрөө байгаа байна. За тэр халтар үрээг одоо Дорнод аймгийн Матус сумын Төмөн хаан багийн харьяат Баттогдохын халтар үрээ одоо өнөөдрийн уралдаан хурдан шүтлэнгийн уралдаанд ган болдын ёндоо үеж үе сойлгонд тааруулсан байна. Монгол улсын тод манлаа байж Бандган ган хувийг манлайн гатан сүг тамхтай ламын ган сүгийн хүрүү үрээ хөх гэрэлтийн нэр дээр мордсон байна. Ламын ган сүхийн унган аддуу саяхан зохион байгуулагдсан баг наадам 5-д орсон 3-д орсон одоо ламын ган сүхийн хүрүү өрөө байна. Баян хангабагийн харьяат анх чулууны хонгор өрөө байна. За эрхэм хүндэт үзэгчдээ эрхэм хүндэт наадамчдаа Дорнод аймгийн Матус сумын нутаг Баян хангабагийн харьяат их нурууны элч хувьцаат компани захирал Бадан гарвын зэхүү Эрдэнэ мөнхийн төлгөө мөрөнгийн сэвлэг үргэх ёслол зориулсан хурдан шүтлэн насны мордын мордын уралдаан гарааныхаа төхөөрөмжөн дээрээс дөнгөж эргэж байгаа мөчийг манай зураглаачин дунд харуулж байна. Улаан зээжвчин нэмнэтэй хонгор өрөө байна. Дорнод аймгийн Матус сумын Эрдэнэ Бадрах багийн харьяат Жүгдрийн буян жаргалын хонгор өрөө гараад ирсэн байна. За хонгор өрөө бол морь дөнгөж лэргэнгүүд одоо 12 үрийг зулзаалаад гараад ирсэн байна. Аман үзүүн дээр нь улаан зээжвчин нэмнэтэй хонгор өрөө Эрдэнэ Бадрах багийн харьяат ган болдын ган баярын одоо хонгор өрөө гараад ирсэн байна. Сумын алдарт байж Баян хангабагийн харьяат буян дэлгэрийн золдордны хөр өрөө айргийн 3 дээр байна. Ламын ган сүхийн унган адуу хөр өрөө мөн Бандган ган хувийг манлайн унган тамхтай хөр өрөө 2 хөр өрөө холбоотойгоо нэг үеийн холбоотойгоо одоо айргийн 3 4 5 дээр байгаа байна. Энх болтын ган хүрлийн бор өрөө 6 дээр 7 дээр Дорнод аймгийн Матус сумын Төмөн хаан багийн залуу яаж ган болдын ёндангийн хүрүү өрөө 8 дээр одоо мөн одоо ган болдын ёндангийн хүрүү өрөө байгаа байна. Амын нааша хантааруулж татаад байгаа яган зовч нэмнэтэй Дорнод аймгийн Матус сумын Эрдэнэ Бадрах багийн харьяат намсрын мөнх эрдэнгийн халтар өрөө өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааны 10-11-ийн бөөрөн дээр байгаа байна. За 13 үрээний хувьд бол өнөөдөр одоо яахын аргагүй одоо гал гарсан уралдаан болж байна. За аргагуудын өнөөдрийн хувьд одоо
7 км-ийн алсаас одоо хурдан шүтлэнгийн уралдаан иргсэн байгаа. Аргагүй л одоо бүгдээрээ сайхан өндөр цустай хадуунуудаа наргагүй л одоо хөлийн хурдыг гайхуулж байна. За энэ өдрийн баяр сэнгэл наадамтай одоо зэрэгцээ Дорнод аймгийн Матан сумын буян өндөр багийн нутаг сүндэрлэх Зүү Матад хан уулын дахлах баяр наадам зохион байгуулагдаж байгаа. Бэлэгдэн сайн өдөр Лусын булттай өдөр Бадан гарвын зэйхүү одоо Дөлгөө мөрөнгийн сэвлэг үрийг хөсөл зориулсан хурдан шүтлэнгийн уралдааны айргийн тав дээр Баян хангаа багийн харьяат хөх гэрэлтийн хүрүүрээ айргийн тав дээр байгаа байна. Айргийн 4 дээр 83 дугаартай марсан Дорнод аймгийн Матан сумын Төмөн хам багийн харьяат ламын ган сүхийн унган адуу хүрүүрээ өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааны айргийн 4 дээр байна. Саяхан зохион байгуулагдсан баг наадамд одоо айргийн 3 турдалсан хүрүүрээ өнөөдрийн наадамд одоо тунчиг одоо аштайхан дөрвөн хүн хөлдөө байгаа маань 2 жихэн одоо мөнхийн мөгөд одоо ураг шагатгаатай их л одоо явж сурцсан адуу шиг байна. За энэ одоо битүүлөрөө багтаа одоо энэ нэг 2 уяагаар нь эхний наадамд одоо айрагдсан байгаа. Улаан цайж хүчин нэмнэтэй Дорнод аймгийн Матан сумын Эрдэнэбаатар хувийн харьяат Гамболдын наран баярын хонгорөөрөө өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааны айргийн 3 дээр гараад ирсэн бол эмэгтэй хүүхэд одоо унсан өсөн сайхан сэрвэлзээд байгаа хээрүүрээ гараад ирсэн байна. Аман хүзүүн дээр аймгийн алдар туяаж үйл алхын буян дэлгэрийг хөө сумын алдар туяаж буян дэлгэрийн золдортны хээрүүрээ байна. За энэ хээрүүрээ сайхан зохион байгуулагдсан бас нэг баг наадамд одоо ам үзүүлсэн байгаа. Өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаанд одоо унаач нь одоо их л одоо явуудхан яаруухан байна да. Милээл одоо доороос одоо эхэлж одоо гойц балвсаар одоо тархин дээр гаргаад ирж байна. За унаач нь одоо их л одоо явуудхан байгаа юм байна. За өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааны өнгөн дээр Дорнод аймгийн Матан сумын Эрдэнэбаатар хувийн харьяат жүгдрийн буян жаргалын хонгорөөрөө байна. За болд сайхны одоо Дакар гэдэг дуудлагатай одоо цэвэр хазаргийнхын төлөө одоо өөрийнх нь унган адуу хонгорөөрөө өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааны хөдлөөд эхэлсэн байна. За энэ одоо битүүрээ анхныхан давхил гэхэд бол өнөөдрийн наадам одоо тун хурдан байгаа юм байна. Дүүрэн 45 милтэй тарлаад байна гэдэг одоо зуны ихэнх сар зохион байгуулагдаж байгаа наадамд одоо манай Матан сумын уяачид маань одоо аргагүй сайхан бэлтгэлтэй байгаагийн шинж юм байна. За зуны тэргүүн сарын шинийн 9-ний бэлэгдэн сайн өдөр зохион байгуулагдаж байгаа Бадан гарвын Зэхүү Дөлгөө мөрөнгийн сэвлэг үүргийг хэслэл зориулсан хурдан шүтлэнгийн уралдааны айргийн 4 дээр Дорнод аймгийн Матан сумын Төмөн хам багийн харьяат ламын ган сүхийн хүрүүрээ байна. За хурдан хүрээ алаг мөртөө өчигдөр зохион байгуулагдсан Матад хаан уулынхаа дахлах баяр наадамд хүрээ алаг мөрөндө аман гүзүүн дурдалсан. За тэгвэл одоо өөрийнх нь унган тамхтай хүрүүрээ өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааны айргийн 4 дээр байгаа бол мөн одоо өөрийнх нь унган тамхтай Монгол улсын тодмонлооч Бандган ган уяг манлайн одоо хатан сүг тамхтай хүрүүрээ нь одоо Баян хангаа багийн харьяат хөх гэрэлтийн нэр дээр марсан өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааны айргийн 5 дээр байна. За тарихны 3 өрөө арийнхаа өрөөнөөдөөс одоо бараг 200 м хэрэтээ салсан байх шүү. За энэ 3 өрөө л өнөөдрийн наадамд одоо тун хурдан байгаа. 4 дээр одоо хийн дээр одоо хүрүүрээ яваад байна. Ламын ган сүхийн хүрүүрээ их л одоо явуудхан байгаа өрөөг одоо бас л одоо савж оруулаад аргагүй одоо барайны газар одоо эндээс нэг километр хүрэхтэй гүйтэй байгаа да. Аргагүй унаачид одоо давираад хөдөлгөөд байна. Тарихны 3 хүрэн дээр одоо манай зурглаачийн дуран хэдхэн мөчийн дараа та бүхэндээ харуулнаа. Дорнод аймгийн Матан сум зохион байгуулагдаж байгаа Баян хангаа багийн харьяат их нурууны элч хавцаад компани зөвхөрл Бадан гарвын зээгүү Дөлгөө мөрөнгийн сэвлэг үүргийг хэслэл зориулсан хурдан шүтлэнгийн уралдааны тархины 3 өрөө одоо эгнсэн байна. Өнгөн дээр жүгдрийн буян жаргалын хонгорөөрөө аман үзүүн дээр нь одоо Гамболдын наран баярын одоо хонгорөөрөө аман үзүүн дээр хэвээр байна. За айргийн 3 дээр сумын алдар туяаж буян дэлгэрийн золдортны хээрүүрээ байна. За энэ хээрүүрээ ч одоо Сүхбаатар аймгийн Асгал сумын аймгийн алдар туяаж Энкотын унган халтар азгарныхын төл за их нь одоо аймгийн алдар туяаж буян дэлгэрийн одоо хонгор гүний ихтэй ийм одоо хурдан шүтлэнгийн уралдааны хээрүүрээ айргийн 3 дээр байна. За 2 хонгорөөрөө өнөөдрийн наадамд одоо бас л одоо газар зааж байна да. Хоёулаа одоо битүүрээ гэхэд одоо аргагүй яв сурцсан байна. За тарихны 3 өрөө тэгэл одоо өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаанд бариатайгаа цугтаа орох юм байна. Арагшаа суужвал арай амжихгүй юм байна. За одоо ингээд одоо Дорнод аймгийн Матан сум зохион байгуулагдаж байгаа Баян хангаа багийн харьяат их нурууны элч хавцаад компани захирал Бадан гарвын зээгүү Дөлгөө мөрөнгийн сэвлэг үүргийг хэслэл зориулсан хурдан шүтлэнгийн уралдааны тарихны 3 өрөө бол одоо дүүрэн 45 милтэй тарлаад байна. За сумын алдар туяаж буян дэлгэрийн золдортны хээрүүрээ саяхан зохион байгуулагдсан шүтлэнгийн уралдаанд одоо аман гүзүүн дурдалсан 2 дахь давхар уяагаараа байна. За өнгөн дээр жүгдрийн буян жаргалын хонгор өрөө битүүд нэмнэтэй өнөөдөр аргагүй одоо салхин өөдөө уралж байгаа болохоор манай уяачид маань одоо яахаа аргагүй нэмнэгийн хүртэл одоо хөлсийг гаргах гээд одоо сайхан тааруулчихсан байна. За ингээд одоо Дорнод аймгийн Матан сум зохион байгуулагдаж байгаа хурдан шүтлэнгийн уралдааныг толсон камераас та бүхэндээ харуулнаа. За
Наранбаярын хонгор үрээг одоо зөв талаар нь одоо нэг одоо аваачаад одоо эргээд үлдээж лаа. Хоёр үрээ одоо аргагүй энэ шүтлгээний хашаар одоо хантарж явах шиг байна. Уралдаж сураагүй болохоор за ингээд та бүхэндээ одоо доссон камераас та бүхэндээ харуулнаа. Жүгдрийн буян жаргалын хонгор үрээ төрүүлж Аман гүзүүнд Ганбалдын Наранбаярын хонгор үрээ, Айргийн 3-т Сумын алдарт биш буян дэлгэрийн зол эрдний хээр үрээ, Айргийн 4-т Ламын ганц үхий унган адуу хүрүү үрээ. За 5 дээр одоо халтар үрээ ороод ирсэн байх шүү нэ. Халтар үрээ одоо намсрын мөнхөрдний халтар үрээ нэлээд доохон талдаас өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаанд араас удаа нэгсээр байгаад орж ирж байна. 6 дээр Ёндонгийн хүрүү үрээ, 7 дээр Хөхөрлөлийн хүрүү үрээ, 8 дээр мөн одоо Ганбалдын Ёндгийн хүрүү үрээ. За 9 дээр Баян хангаа багийн харьяат Энх болдын ган хүрлийн хүрүү үрээгээд одоо өнөөдрийн баяр цэнгэл наадам ёслол төгөлдөр сайхан зохион байгуулагдлаа. Наранбаярын ухаа Айргийн 3 зол эрдний хээр Айргийн 4 ганц үхий хөрөн Айргийн 5 мөнх эрдний хар гэр хурдан хөлбөлийг нэрхэх зурхаад нь хөдөө дарааны төхөөрөмжөө сэргүүлэх андэргэн туураа наргаад үсэг өнгөрдөж одоо үхэм гүцэн сүртнотсон масан ахтэй дундаа сонцогоор тэд ачилтаа уягаранд хөтөг утмаараа хүсдэг асар удмын намда тод соннодогч удган махтодогч наатан удган төрүүлэгч хотмагна торгонжолоо хунгийн зүгөө сулангийн тоос бат идэр хурдан хөлгүүдээ